Өврийн сайхан хангай нэгэн хэсэг болсон алдар дарвай хэрийн тал униартан дуниартан цэлин. Энэ уудам өврийн сайхан хангайн хүн болж өнгөт орчлонд мэндэлсэн бом түмэн хүмүүсийн дотор ажил үйлс авьяас бэлгээрэн ард түмэнтэй хүндлэгдсэн алдар зүйтэй улс олон бий. Тэр олон алдартнуудын дотроос энэ удаа манай тайз дэлгэцийн урлагийн нэрт мастеруудын нэг бас манай нэрт найруулагч нарын нэг Монгол улсын ардын жүжигчин Сангиживийн гинтэн агсны талаар өгүүлэхээр энэ хүү бэсрэг найруулгыг бэлтлээ. Шекспир гинтэн. Талягач минь байхтаа жөөнийг битгий хуугачтай л гэдгийс. Одооч яхавтай биш дэх. Ганц муугэн сайн хүн болдог. Гинтэн 1916 дугаар онд Арвай хэрийн албат ард нөхөр Сангиживийн хөвөн болж төржээ. Хүүхэд ахуйн насндаа хүн амьтны мал хариулан зарагдж явсаар Арвай хэрийн тэнхэн байгуулагдахад түүнд орж суралцахын хажуугаар нэрт хуурч алтан үеийг гихчийг асхам тутамд нь дагаж хуурын хоёр жавхацсанд хуруу гараам дасхан дуулж хуурдаж явсан нэгэн. Манай нөгөө хөгшиж яг өдөө цагаахан цайлан сайхан сэтгэлтэй. Тийм хүмүүс ар гэртээ хөгж явахдаа их халамжтай. Тэгээд яг зав их мотоо да. Хүүхдүүдийн хайртай гэр орондоо ирэхдээ дандаа л нэг айлын чихэр, тавгийн чихэр хармаалтсан орж ирэл чихэр гээл орж ирэл шидэл биднэрлөө ингээл тоглоол их тийм үр хүүхдийн хайртай хүмүүсэн л да. Баттахтгаа цэцэг бачалон гэд 3 хүүхдтэй байж байна. Надад хажууд 3 хүүхдтэйгээ амьдарч гуруулаа ажил төрөлтэй байгаа. Тэр нь манай бол тийм сайхан хээгүү энгийн үр хүүхдтэй хайртай ийм сайхан аав байсан. Би бол аавар ихч бахархаж явдیں۔ Тэгээ яг би бол нэг урлаг судлаач юм биш. Ер нь бол хийсэн бүтээсэн юмнуудыг бол хүмүүс мэдж байгаа. Би тэр талаар бол яриад яг ер нь зүгээр л өөрийнхөө хүүхд насны тухай хэлэхэд бол миний жаргалтал сайхан цаг үе аавтай минь гэж өнгөрсөн. Ер нь гадуур их дагуулж явж тоглуулах тэгэл ер нь үлгэр ярьж өгөх тэгэл ер нь аав маань их гоё. Орой ирэхээр дандаа тэгэл дуудаал миний хүү хүрээд иргээл эрхлүүлээл тэгэл заримдаа ч зүхтаагаал байдаг гэсэн тэгэл. Танхиман дүүргэн аймгийн яамд тал бичээч мөн аймгийн клубын дуучин туслах киноны хаалгач зэрэг ажлыг хийж эгшигтэй хайрцаг дуугарган энэ тэр хүмүүсийг баясхан Петрул гинтэн хэмээн нэрлэгдэж явжээ. Тэгснэ нийслэл хотод ирж үлгэр жишээ дунд сургуульд 1932-оос 1940 он хүртэл суралцж байхдаа зөвлөлтийн найруулагч Брошет танилцсан жүжиглэх гурван дөрв бүтээх чадвар зэргийг заалган ардын театрын тайзнаа аль оногдсон жүжигийн туслах дүрд тоглох болсноор урлагийн замаа эхэлжээ. Гэхдээ ардын урлагийн төрлөөр авиасан сорж явсан урлагийн зам дурахт нь түлхэц болсон байна. Шида шавнаа зүгэл гэнэл гэдэгдэг байлаа шүү дээ. Хүндгсэн юм да. Агшэрхтээ би гинтэн зүйл байсан гэж ярьдаг. Тэгээс үлдээ одоо гинтэн гэдэг утгаагүй болдог л гэдэг утга юм байна шүү дээ. Ингээд нэрч юм ард түмний болох юм гэж ярьдагсан. Гинтэн цэрэг татагдан дотоод явдал яамны харьяа хязгаарын цэргийн урлагийн бэлтгэл курст орж байхдаа урлагийн замаас урвалгүй явжээ. Урлаг соёлын ажлаас урвж шарвахгүйгээ нэгэнтээ харуулж авиас чадвар нь танигдсан учраас түүнийг Москвагийн театр урлагийн дээд сургуульд явуулсан байна. Ингэж зөвлөлүүдийн орны урлагийн нэрт мастеруудаас номын дуу сонсож
1945-аас 50 он хүртэл тэр нэр хүндтэй дээд сургууль суралцсан манай анхны мэрэгжлийн найруулагч нарын нэг болсон юм. Банганга төрүүлөөчд ямар юм нэг жил болсон юм. Манай талигаачдаг бол хоёулаа тэнд төгссөн. Лунчи арсгийн нэрэмжтэй. Кино урлагийн дээд сургууль. Тэгээд тэр үеийн чинь одоо том улсууд их ярина. Бапаа багш энэ улсуудыг тийм хөсөөтэй сайхан мундаг юунууд багш нартай. Тэгээд их сайн сурсан. Тэгээд учиртай уран ломолгоо гэж онц дипломтой яасан шүү дээ. Төгссөн. Буруу хойшоо. Над шиг муу эмгэнээ дахиж чаддгүй дурсаргаар нь тавьсан хүн чинь энэ төрөлхөний дахин гэдэг чи өстой үдийн намайг доош нь харуулаад тэгсэрнэ гэдэг болох. Ихтэй гинтэн сургууль явахаас өмнө гиндэн биш, ёндон болсон удаа. Зөвхөн ёндон болоо зогссонгүй, зөндөө олон янзын хүний дүрд хуурсан байдгийг. Хувилгаан хүн үү гэвэл биш. Хувьсгалч хүн үү гэвэл бас биш. Гэхдээ Монголын тайз дэлгэцийн урлагт хувьсгал хийлсэн хүний нэг нь яахын аргагүй гиндэн гэдэгтээ олон хүн санал нийлнэ. Гиндэн яагаад ёндон болов гэдэг талаар цугсгүйлээ. 1942 онд манайхан зөвлөлтийн киночтой хамтран Сүхбаатар кино хийж. Гэтэл тэр кинонд гиндэн партизан ёндон гэгч хүний дүрийг бүтээсэн байх юм. Ингэж гиндэн гэвгэнэт ёндон болж хувирчээ. Ёндон болоо зогссонгүй гомбын дууг оруулж түүний дуулдаг тохой зандан модыг дуулжээ. Гиндэн 1945 онд зогтойч киноны тамгын түшин 1956 онд бидэнд юу саадулж байна киноны 70-50 хүн 1959 онд Ардын элчи киноны Ганингийн дарга 1961 онд гологдсон хүүхэн киноны Ловон лам 1966 онд Үер киноны Болд өвгөн 1970 онд Талын цуурай киноны Дорж 1975 онд Хани киноны Дэнд варслан 1978 онд Тэнгэрийн мухайралд киноны Сүндөв 1979 онд Бушхүүгийн үлгэр киноны Лусын хаан 1981 онд Хатанбаатар киноны Ганжуур зэрэг олон содон сайхан дүрийг бүтээж авьяаслаг жүжигчин болгон харуулсан юм. Дүр бүтээх арга ухаан нэг дүрээс нөгөө чилжиж эсрэг тэсрэг эерэг сөрөг олон дүр бүтээсэн юм. Маний гиндэн манайдал яахан аргагүй аврагуудын нэг байсан зөвхөн Үер киноны Болд өвгөний төрх байдлаас харагддаг. Хаашаа явсан бэ? Хэлэхгүй юу? Айлыг төрдөг газраа хүрээд одоо удахгүй эргэж ирэх байдаггүй да. Кино болгонд өөр дүр бүтээж тоглосон кино болгон үзэгчдийн сэтгэлд хүрч байснараа гинтэн авгаа том жүжигчин гэдгээ нэг бус удаа харуулжээ. Гиндэн кинон тоглоо зогсоогүй кино найруулагчийн нөрих ажилдаж авьяас чадвартайгаа харуулж байлаа. Заавал энэ хүнтэй чи яаж хэлнэтрэлсэн бэ? Энэ чичээний жолооч лав орс хэлтэй баг. Дарга? Харуу дарга гэж байна. За таал хэлмэрчиж өгөндөө би хайрхан сумын дарга. Би дарга? Да. Дарга. Би хошооны дарга. Сан байна уу? Ви хороший дарга? Нет. Мансунковын дарга. Гиндэн 1958 онд Сэрэлти киног найруулсан бөгөөд энэ кино Чехословак улсын Карлов Вара хотно улсын олон улсын кино наадмын хүндэт дипломыг авч дараа нь Ташкентэд улсын Африкийн орнуудын кино наадмын шагналыг хүртэж байлаа. Гиндэн бас 1964 онд Ховдгийн гай кинонд найруулагчаар ажиллаж байсан. Ингэж урлагийн дотроос хамгийн чухал урлаг гэгддэг кино урлагт ямар жүжигчин болохооч харуулсан, ямар хуу найруулагч болохооч харуулж явлаа. Тэгээ багшаас нэг удаа ингэсэн шүү. Багшаа. Та одоо нэг кино найруулах болоогүй мө гэж. Момент юу гэж асууж. Яг кино би бишгүй хийсэн баримтч элдв ханга. Одоо сэрэлтийг хийлээ шүү дээ.
Тэгээ би боддог. Монгол уран сайхны кинонуудын дотроос хамгийн муу кино Сэрэлтийг боллоо гэж боддог. Тэгээ би бүр гайхгүй юу. Юу ярьж байгаа юм бэ огшиг Сэрэлт кино. Чи явандаа ойлгоно. Даанч сайхан сэдв. Даанч сайхан зохиол. Санаанд хүрээгүй дээ. Тэгээд би одоо бас өнөөдөр бодож байгаа нэрнээс хойш чинь бол би бас амхандаа бас урлагийн энэ бурхтуудын дунд олон жил тус найруулагч жүжигчин элдв хангаа юм хийлээ зураад зурглаач гэдээ явж хахад үз хүрдэл за энэ киноны алдааг олъё хаана нэгдэж үгээд би олдгүй юм л да. Галзуурдгүй энэ цаасан дээр бич сумын докторийн газарт 112 ам цагаан шувуу даавууны үнэнд 40 төгрөг хүлээн авлаа гэж бас хүлээлгэн өгсөн бумаа гэж бич. Багшийн дотроо бодож исэн бодол. Энийг би энэ өнцгөөс ингэж хөргөнө гэж хийж исэн ажил яагаад өөрт нь болгож исэн юм бол? Яг үннийг хэлэхэд цаанаас нэг даалгавартай яамны ч юм уу, төв хорооны ч юм уу, юуны ч юм тэр нь багш таалагдахгүй байсан болов уу гэж би боддог. Дэлгэцийн бүтээлээс гадна тайзны олон бүтээлийн тавил дүрэлтийг хийж найруулан босгосон хүний нэг нь бас л гэнтэн байсан. Тухайлбал дэлхийн сонгодог бүтээл болсон Шекспирийн алдарт Ачелло жүжигийг өөрийн орны тайзнаа анх төрүүлж бүтээсэн. Шиллерийн хар санаа хайр сэтгэл, Горкийн шаарлагдсан хүмүүс, Гоглийн байцаагч түшмэл, Михаил Шолоховын сэтгэлийг шинжилсэн, Погоджины буутай хүн зэрэг Орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг найруулж тоглуулснаас гадна нацад орчин учиртай гурван толгой Лодой Дамбын өөрийн замаар Ванганы урагшлах замд Намдгийн Хираны хонхор Лодойн хурим Эрдэнэбатын оюуны гайхамшигт лимб Дугур Санжаагийн талхны 16 дугаар артел зэрэг өөрийн орны олон зохиолчдын жүжигийг найруулан бүтээсэн уран бүтээлч юм аа. Завмуута том жүжиг тавихаараагүй арай мараа ирнэ. Би ч гэсэн одоо бас л хоол юу завгүй амрах шиг зав байхгүй үргэлж чад найруулагч хүн жидэх юм байна штэ. Цаач уучих зав байдгүй үргэлжил дараагийн оролт ноцолдог ийм байсан штэ. Заримдаа яг нэг бууз Улаанбаатараас бууз ямар нэг хөөмөлөг том бууз байдаг юм да. Бууз тийм авчирж өгнө. Тэгээ жүжиг hotel том жүжиг тавихаар чинь тэгээ харнаа. Тайзнаас юу ложнаас сэмэрхэн орж ирээл харна. Хамаагүй хүмүүсд оруулж болдгоо лож юу жүжиг түүхээ жүжиг найруулж яхад түүхээ батлагдаг байх чинь гаднаас хүмүүсд оруулж болохгүй. Бас тэгээ дариулж яхад нь хараа сууж идэг юм бас. Жүжиг нь хараад сэмэрхэн нуугдаад Ши аюушин яг 18 жүжигийн Самбай Данди, Харц Дамдын хатан долгор жүжигийн Цагдаа, Намдгийн тэмцэл жүжигийн Галсуран, Шин зам жүжигийн Балжир, оюуны Динсма жүжигийн Балбар, Зандравайдын Затын чулуу жүжигийн Захирагч ноён, Голдины 2 эцний 1 зарц жүжигийн Трифальдинов, Лопедивегийн хоньны болог жүжигийн зарцгэгчлэн үзэгч олны сэтгэл дүүрдэн мөнхөрмөлсөн олон сайхан дүрийг амилуулан бүтээсэн уран бүтээлч юм аа. Манайд ч нандаа тийм урлагийн авьяаслаг сод томчууд одоо их ирдэг байсан. Тэгээд миний энэ хүүхэд наснд бол одоо ингээ би бодож хахад бол яв холонгой, цоохор морины ламсрангой, төмөр доржгой, хөгжмийн зохиолч тэгэл одоо алдартай хүмүүс их ирж исэн. Одоо ер нь ингээд тэр хүмүүсийн дунд ингээд баг насаа ингээд би нэг айхтар урлаг ойлгохгүй ч гэсэн тэд нар ингээд явуулангой шүлгэн уншаал ламсрангоос өөрийнхөө зохиолоос яриад ингээд байдаг байсан бол би хэдий жоохон байсан ч гэсэн тэр бүгд бол миний толгойд одоо үлдсэн байдгийг. Тэгээ ер нь бол
тийм урлагийн томчлолыг бас хараад хэдийн хүүхэд байсан ч гэсэн аавынхаа буйнд бас тийм урлагийн одоо хүрээнд байсан дээр бас баярлж авдیں۔ Гэрэлтийн орчлонгоос хүний сайныг төрүүлээд явчихдаг хүсэнгүй гунигт зовлон яалтайч билээ. 1981-р оны намар орой бүр тодруулан хэлбэл 11-р сарын 15-ны өдөр алаг зүрх зүссэн аимшигт явдал болсон нь авьяас билэх дардын жүжигчин Сангиживын гендэнтэн таалал болсон юм. Алтан дэлхий төрөхдөө 10 хэрийн талд ирээд амьсгал хураан буцахтан алтан үлгийд норсим да. Ай хөрхи сайн амгалан болж гэнтэн агсныг гэндөр үзэгч олны сэтгэлд үрд хоногшин үлдэх нь лавтай. Яг ингээд жүжиг найруулж явах үед нь хажууд нь байхад ингээл нэг юм тэр үеийн нэг юм ширээний чийдэн байдэн шүү дээ. Нэг юм жижиг дээр орсон. Тийм чийдэн дээр ингээл тавьчихсан зохиолоо уншаал. Тэгээ хой чи давай тэг гэл стоп гэл загна бас тэр хүмүүсийг загналдаа мэдээж найруулагч юм чинь тэгээд загна ингэж энэ болохгүй байна дахиад гэл ингээл би бол тэр бүгдийг хараад бас аавыгаа бас мундаг одоо ийм ажил хийдэг юм байна гэ найруулагчдыг мэдэн л дээ тэгэл тэрүүгээр нь тоглоол бас ингээл хараад явдаг байлаа. Тэгээд тэр нэгсэндээ яг надад бол сайхан дурсамжтай юм л да. Гиндингийн авьяас билэх хичээл зүтгэлийг төр засаг өндөрөөр үнэлэн 1971 онд Монгол улсын авьяас жүжигчин 1981 онд ардын жүжигчин цол олгож байлаа.